Сайн байцгаана уу? Та бүхэн миний Crime Time плейлистэд тавтамаар л энэхүү плейлистээрээ би болсон бодтой гэмт хэргүүдийн талаар ярьдаг байгаа. Харин өнөөдөр ирэх гэх юм бол маш олон эмзэг сэдвүүдийг хүндсэн томоохон хэрэг байгаа. Тэм учраас бүгдээрээ хэрэглүүгээ шууд орцгоё. Өнөөдрийн хэрэгтэй гол холбоотой хүн бол Matthew Shepard юм. Matthew Shepard-ийн үед гэх юм бол 1976 оны 12 сарын 1-ний өдөр Америк нэгдсэн улсын Wyoming мужид тэр дундаа Casper хэмээх хотод Dennis болон Judy нэрийн ууган хүү болж мэндэлсэн. Эцэг эхийн түүнийг мэдлэхэд маш их баяртайсан л да. Харин Матюг төрснөөс 5 жилийн дараа Логан хэмээх бас дахин хүүтэй болсон баг юм. Ингээд л хоёр хүүтэй гэр бүл цаашдын аз жаргалтай амьдралаа эхлүүлсэн. Матью Логан хоёрын бага насны үед гэх юм бол үнэхээр аз жаргалтай өрнөсөн. Эцэг эх нь бүх хайраа зориулдаг. Тэр хоёр хамтдаа нэгэн сургуульд явдаг. Бүх хуршууд Матюгийн талаар хэлэхдээ тэр үнэхээр өвөрмөц хүүхэд. Яг бидэнд зориулаад шүлэг бичээд байнга хаалган дээр нь авчирч өгдөг байсан гэж байгаа. Энэ нь юу вэ гэвэл Матью яг энэ байшинд зориулсан ийм шүлэг, тэр байшинд зориулсан тийм шүлэг гэд яг тэр байшин дотор амьдардаг хүмүүсийн талаар ч юм уу тэр байшингийнхэн талаар шүлэг бичээд гэрт нь авчиж өгдөг байсан. Ерөнхийдөө бол урлагийн талдаа ялангуяа шүлэг яруу найргийн тал дээр үнэхээр авьяастай хөвгөн байсан. Ингэж байж байгаад хүүгүүд дунд сургуульд орсон. Матью гэвч гэх юм бол дунд сургуульд орсон даруйдаа нэлээд алдар нэртэй болсон. Багш нартаа нэлээд сайн сурагч, харин охтуудын үед гэх юм бол нэлээд сайн дотны найз нөхөдтэй байж чаддаг байсан баг юм. Гэхдээ Матью үнэхээр сайн хүүхэд, олон найз нөхөдтэй багш нарынхаа хайрыг татсан байтал нь бас муу хүүхдүүдийн дургу хүрэж эхэлсэн баг юм. Тэгэхээр дургу өрсөн хүүхдүүд яах вэ? Гойчилж, шоолж эхэлдэг. Яг л тэрний адилаар Матюгийн ямар нэгэн дутагдaltaй талыг олж аваад хүүхдүүд түүнийг дандаа шоолдог байсан. Гэхдээ энэ нь бол хэсэг бүлгэл хүүхдүүд байгаа юм. Тэр муу хүүхдүүдийн Матюг шоолдог нэлээд том шалтгаан гэх юм бол Матюгийн биеийн харьцаа юм. Матью намхан маш туранхай талдаа хүүгэн байсан. Тийм ч болохоор чи намхан, чи туранхай ч юм уу маш муухай гадаад өнгө үзэмжнээс нь доромжилсан зүйлсийг хэлж шаалдаг байсан. Угаасаа дотор талаас нь ч юм уу түүний оюунлаг байдлыг хизээч гүйцэхгүй учраас яг л нэг дутагдaltaй тал руу ч юм уу биеийг нь гочлох маягаар шоолж эхэлсэн байна. Гэхдээ л энийг Матью бол үнэндээ тоогоогүй. Матюгийн аав Денисийн хувьд гэх юм бол тэрбэр газрын тосны инженер мэргэжилтэй. Харин энэ мэргэжилтэй холбоотойгоор 1994 онд Матюгийн гэр бүл нэлээд том боломж гарч ирсэн. Энэ нь юу вэ гэвэл Матюгийн аав Денист Сауди Арабид ажиллах санал ирсэн баг юм. Энэ ажлын санал нь маш өндөр цалинтай, маш олон боломжуудыг дагуулж ирсэн санал байсан. Тэм ч учраас мэдээж Матюгийн аав Денис энэ саналыг шууд хүлээж аваад бүх гэр бүлийнхнийг аваад Сауди Араб руу нүүсэн байгаа юм. Энэ үед Матью 17 настай байсан. Ингээд л 1994 онд бүх гэр бүлийнх нь Сауди Арабид очиж амьдарч эхэлсэн. Энэ үед Сауди Арабид газрын тос үнэхээр цэцгэлжсэн шүү дээ. Яг л үүний адилаар очихт нь яг энэ газрын тосны компанид ажилладаг мэргэжилтэнгүүдэд зориулсан яг нэг тусгай хотгоныг барьчихсан байсан. Энэ хотгоны хувьд гэх юм бол тав тухтай, хүнд хэрэгцээтэй бүх юм байсан. Энэхүү гэр бүл Сауди Арабид амьдрахад ганц л сул тал байсан. Энэ нь юу вэ гэвэл Матью Логан хоёрт суралцах ямар ч англи хэлтэй сургууль байгаагүй. Тэгэхээр хүүгүүдээ ялцчгүй гадагшаа явж сургуульд сурах шаардлагатай болсон. Ингэж л Матью болон Логан нар Швейцарт байдаг Америк сургуульд суралцахаар явсан. Энэхүү Швейцарт байдаг сургуулийн хувьд гэх юм бол үнэхээр тансаг зэрэглэлийн сургууль байсан. Олон улсын оюутнууд дээрээс нь маш чанартай сургалт гэх мэтчлэн яг үүнийг нь ашиглаад Матью нэмэлтээр герман, итали хэл мөн театрын ангид суралцаж эхэлсэн байгаа юм. Матью өөрийгөө театрт их дуртай, яруу найраг шүлгэнд их дуртай гэдгээ энэ үед л маш ихээр ойлгосон. Ингээд л Матью сурлагаа үргэлжлүүлж явж байхдаа бас нэгэн зүйлийг хийж эхэлсэн баг юм. Энэ нь юу вэ гэвэл сургуульдаа зөвлөхөөр, сайн дурын зөвлөхөөр ажилд орсон. Ямар нэгэн асуудал тулгарсан оюутан ч юм уу сурагч Матью дээр ирж зөвлөгөө авдаг. Ингээр Матью хүнтэй харилцааны тал дээр үнэхээр сайн хүүхэн байсан баг. Ингэж Швейцарт сургууль сурж явах хугацаанд Матью өөрийнхөө талаар бос нэгэн томоохон зүйлийг олж мэдсэн. Энэ нь Матью ижил хүстэн байсан юм. Урд нь ягаад ч юм нилээн энэ талаар бодож исэн. Гэхдээ хизээч за би бол яг ижил хүстэй юм байна гэдгээ ингэж тод ойлгож байгаагүй. Ингээд л Матюгийн амьдрал томох өөрчлөлтүүд араараасаа гарч эхэлсэн. Ингэж байж идэл Матюгийн сурлагын эхний жил төгссөн баг юм. Төгсөлтийнхөө баярыг тэмдэглэх зорилгоор ангийнхаа хүүхдүүдтэй хамтдаа Мароккогийн Марракеш руу явж зугаалахар болсон. Энэ нь мэдээж Матюд их гоё ясан л да. Ойр дотныхоо найзуудтай хамтдаа өөр улсын өөр хотод ингээд өөр шин зүйлсийг үзээд явж байсан. Энэхүү сайхан аяллахын үеэр Матюд маш аимшигтай, үнэхээр харамсалтай зүйл тохиолдсон байгаа л да. Энэ нь юу вэ гэвэл нэгэн орой Матью кофе шопод сууж агаад нэлээд орой хүртэл байж агаад
буцаад буудлын руугаа алхаж исэн байгаа юм. Энэ үед нь локал буюу Марракеш хотод амьдардаг үл таних 6 этгээд түүнлүү дайрч зодож бүх зүйлийг нь дээрэмдсэн. Гэхдээ зүгээр ч ингэж зогсоогүй. 6 үл таних этгээд бүгд нийлээд Маттюг хүчинтсэн. Үүний дараагаар Маттю хамаг биеийг булгарчихсан, хамаг цус нүчиндээ утгалдчихсан, бүх юмаа дээрэмдүүлчихсэн гудамжинд зүгээр л орхигдчихсан байсан. Маттю ухаан оруулахгүй юу Марракешийн цагдаагийн газарт очиж энэ талаараа ярьж мэдүүлэг өгсөн байна. Гэсэн ч харамсалтай нь Марракешийн цагдаа нар юу ч хийж чадаагүй. Ингээд л Маттюг хүчирхийлсэн аимшигтайгаар хүчинтсэн 6 этгээд зүгээр л олдоогүй. Үнэхэрийн том бэртэл гэмтэл аваад ийм том сэтгэлийн шарх авсан Маттю буцаад сургууль дээр очисон л доо. Гэхдээ л өмнөх байсан хүн огт өөр болчихсон. Мэдээж л ийм аимшигтай зүйлийн дараа хүний сэтгэл санаанд өөрчлөлт гарах нь тодорхой. Гэхдээ Маттю гэх бүр маш хүнд төвшинлөөгөө орсон л доо. Ерөнхийдөө бол юу ч хийж чадхаа болчихсон. Зүгээр өрөөнөөсөө гараад ямар нэгэн зүйл хийхдээ хүртэлтэй айцтай болчихсон байсан. Маттю хичээлд яваханд байтугай өрөөнөөсөө ч цухууж чадхаа болчихсон. Ямар нэгэн зүйлийг хийх гэхээр л маш том айц түүнийг дагж исэн л да. Байнгын л тэр аимшигтай үйл явдал толгоонд нь бодогдчихсэн учраас согтууруулах хундаа хэрглэж эхэлсэн. Бараг л өдөр болгон согтууруулах хундаа хэрглэж өөрийнхөө энэ бодогдож байгаа бодлуудыг дарж анжижсэн. Мөн дээрээс нь гэх юм бол хар тамхи ямар нэгэн мансууруулах бодисыг хэрэгжилж эхэлсэн байна. Нөгөө урдны хүн болгонтой эвтэй найртай байдаг, сургуулийнхаа зөвлөх хийдэг, театрт дуртай хүүхэн минь одоо харин зүгээр л биеийн дотор байгаа сүнс болоод хувирчихсан. Сүүлдээ бүр Маттюгийн толгойд амиа хорлох бодлууд маш ихээр орж эхэлдэг болсон. Энэ үедээ Маттю за надад одоо тусламж хэрэгтэй байгаа юм байна. Би мэрэгжлийн үнэтэй уулзах хэрэгтэй юм байна гэд сэтгэл судлаачтай уулзаж эхэлсэн. Ингэж сэтгэл судлаачтай уулзсан нь маш зүг алхам байсан л да. Мэдээж л нэг өдрийн дотор бүх юм өөрчлөгдөхгүй ч гэсэндээ өдөр өдрөөр баг багаар энэ аимшигтай болсон үйл явдлыг арай хийж намжааж дараад өдөр тутмын амьдралдаа эргээд ороод хичээлдээ яваад ингэж байж ягаад 96 онд Швейцарт байдаг Америкийн сургуулаа төгссөн байна. Маттю төгснөхийн дараа Wyoming мужид яваагүй харин North Carolina-д байрладаг нэгэн жижигхэн урлагийн коллежид илсэн орсон. Энэхүү коллежид гэх юм бол маш жижиг, маш цөөн тооны оюутнуудтай. Энэ нь ч гэсэндээ Маттюд илүү амар санагдчихсэн. Тэрнээс гадна энэхүү сургууль цаашдын карьерийг нь үүсгэхдээ үнэхээр нэр хүнд сайтай сургууль байсан. Тэмч болохоор Маттю театрынхаа чиглэлээр коллежид илсэн орж суралцаж эхэлсэн. Гэхдээ л энэ сургууль байхдаа Маттю дахиад нэг зүйлийг олж мэдсэн. Энэ нь юу вэ гэвэл яг театрын чиглэл, урлагийн чиглэл өөрийнх нь хүсдэг юм бол биш юм байна гэдгийг олж мэдсэн. Тэмч болохоор буцаж Wyoming мужид ирээд нэгэн зүгээр л community college-д явж эхэлсэн байгаа юм. Энэ хугацаанд өөртөөгөө сайн ярилцаад яг юу хүсэж байгаа гэдгийг мэдхийн тулд зүгээр л энгийн коллежид төр явж исэн гэсэн үг. Маттю эргээд төрлөх хотод ирээд амьдарч явах хугацаанд дараагийн хийсэн том үйлдэл нь гэх юм бол өөрийнхөө ижил хүсдэн гэдгээ анх удаа хэлсэн байгаа юм. Гэтэл энэ үед хамгийн цочирдмор нь ээж нь маш сайхнаар хэвэн нэр хүлээж авсан. Би чиний ижил хүсдэн гэдгийг хэдэн жилийн өмнөөс л ажиглчихсан байсан юм а. Тэм учраас ээжээсээ огтхонч битээ санаа зов бүх зүйл чи битээр өмнө нээлттэй гэж хэлсэн. Энэнд нь Маттю үнэхээр их баярлсан. Харин Маттюгийн найзуудын хувьд гэх юм бол энийг нь ойлгох нэлээд бэрх жоохон асуудалтай байсан л да. Учир нь гэх юм бол бид нар 1990-ад оны талаар ярьж байгаа. Энэ үед одоогийн шиг зүйлс нээлттэй байгаагүй. Харин Маттюгийн аавын хувьд гэх юм бол нэлийн хуучинсаг үзэлтэй гисэн хэдий ч хүүдээ зориулаад үнэхээр хамаг байдгаараа одоо боломжийг нээж өгсөн. Аав нь хэлэхдээ би бол үүн дээр чамааг үргэлж дэмжих болно. Гэхдээ чамааг гомдоох ч юм уу сэтгэлээр унгаах зүйл хэлчихвээ дээ. Тийм учраас би ч бас суралцъя. Чи надаа ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг талаар зааж зөвлөөрэй ингээд бүгдээрээ цаашаад урагшлаад амьдрья гэсэн саналыг гаргасан. Ингээд бодохоор Маттюгийн ээж аавын хувьд гэх юм бол үнэхээр гайхалтай хүүхдийнхаа төлөө бүгдийг хийж чаддаг маш сайн эцэг хоёр байгаа юм. Маттю энэ том нууцаа гэрийнхандаа болон ойр дотны найз нөхөддөө хэлэх зоргийг хаанаас авсан бэ гэвэл тэрээр коллежид сурч явах хугацаанд нэгэн охинтой найзалж эхэлсэн. Энэ охины хувьд гэх юм бол мөн ижил үстэн гэхдээ Маттютай харьцуулах юм бол энэ тал дээр маш нээлттэй. Нэг гэсэндээ хүнтэй танилцаад л би бол ижил хүссэн шүү гэдгээ шууд л ойлгуулчихдаг ийм охин байсан. Маттю энэ эмэгтэй найзаасаа хараад ер нь бол хүн өөрийнхөө төлөө өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй юм байна.
өөрийнхөө бодож байгаа зүйлийг бусдад бас ойлгуулах хэрэгтэй байна гэдгээ ойлгоод ийм зоригтой болоод энэ алхмыг хийсэн байна. Энэхүү эмэгтэй найзын хувьд гэх юм бол Матюгийн амьдралд яг л сахиус тэнгэр шиг орж ирсэн. Энэ охины гарч ирснээс хойш Матью би өөрөө би байна гэдэг маань зүгээр юм байна. Би болвол хэвийн хүн юм байна. Хайрлаж дурлах эрхтэй, мөн дээрээс нь амьдрал дахиад шинээр хөл тавих боломжтой юм байна гэдгийг хүртэл ойлгосон. Марракешт болсон аимшигтэй зүйлийнхаа талаар Матью баргийн хүнд сэтгэлээ онгойлгож ярьж байгаагүй бол энэ найздаа бүгдийг ярьсан. Энэ найз нь ч гэсэндээ Матюгийг 100% ойлгосон. Ингээд л Матью яг л дотроо байсан аимшигтай хар зүйлийг хойно үлдээсэн юм шиг болсон. Тэмч болохоор энэ эмэгтэй найзтайгаа өөр мужид очоод ажил олж хийгээд яг л жинхэнэ ертөнцид хөл тавьсан. Ингэж цагийн ажил хийгээд жинхэнэ ертөнцид хөл тавиад амьдарч явах үедээ Матью өөрийнхөө юу хүсдэг, юуг хамгийн сайн чаддаг вэ гэдгийг олж мэдсэн. Энэ нь юу вэ гэвэл хүмүүстэй харилцахдаа үнэхээр онц юм байна гэдгийг олж мэдсэн байгаа. Үйлчлэгээний салбарт ажиллаад зүгээр зөөгч хийж явахдаа хүртэлтэй хүнтэй 2 минут ярилцаад тэр хүний өдрийг хамаагүй дээр болгочдаг авьяастай гэдгийг ойлгосон. Тэмч болохоор за би харилцааны чиглэлээр сурах хэрэгтэй юм байна. Нийгмийн харилцаанд хэрхэн орох ч юм уу энэ талаар мэрэгжил сонгох юм бол би илүү өөрөө өөртөө ойрхон байх юм байна гэдгийг ойлгосон. Ингээд л урдаа маш том зорилготой болсон Матью буцаад Ваймен мужтай ирээд Ларами гэдэг хотод байдаг Ваймены их сургуульд явж эхэлсэн байгаа юм. Харилцааны чиглэлээр сурч эхэлсэн. Энэхүү сургуультай элсэж ороод суралцж явах хугацаанд Матью маш их аз жаргалтай байсан. Нэгдүгээрт гэх юм бол яг өөрийнх нь хүсэж байгаа мэрэгжил энэ мөн байна гэдгээ ойлгосон. Хоёрдугаарт гэх юм бол яг өөртөө ижил төстэй найз нөхөдтэй болоод өөрийн гэсэн бүлгэмтэй болсон гэж хэлж болно. Энэхүү сургуульд нь яг л Матютай адилхан ижил хүүснээ сонирхдаг, тэрийгэ дөнгөж олж мэдж байгаа ч юм уу олоод мэдчихсэн оюутнууд цуглаж уулзаж нэг нэгнийхээ сэтгэлийг онгойж өөртөө тохиолж байгаа зүйлсийн талаар ярьдаг юм цуглаан хүртэлтэй болдог байсан. Энэ нь Матюд би энд оршин тогтнож болох юм байна гэдэг мэдрэмжийг төрүүлж исэн. Матью энэ бүлгийнхаа найз нөхөдтэй их дотн ослон л доо бүх амралтын өдрүүдээр уулздаг ч юм уу ямар нэг арга хэмжээ зохиодог ч юм уу нэг нэгний сэтгэлийг өргөх тал дээр үнэхээр би биендээ нэгт болж исэн юм сайн найзууд байгаа юм. Яг л үүний адилаар Матюгийн энэ хэсэг бүлэг найзууд нь нэг арга хэмжээ төлөвлөхөөр нэгэн орой ярилцаж суух шаардлагатай болсон. Харин ийм хэсэг бүлэг ижил хүссэн хүмүүсийг хүлээж авах газар тэр үед тун ховор байсан. Бараг л байхгүй байсан гэж хэлэхэд болно. Гэтэл Ларами хотод нэгэн Fireside хэмээх нэртэй лаунж байдаг байсан. Энэ лаунжийн хувьд гэх юм бол манайх бүх хүмүүст үүд хаалга маань нээлттэй гэдэг мессежийг байнга илгээдэг байсан. Тэмч болохоор Fireside лаунжууд залуу байна уу, хөгшин байна уу, эсрэг хүүснээ сонирхдаг байна уу, ижил хүүснээ сонирхдаг байна уу, эсвэл өөрийгөө одоохондоо олж мэдээгүй байна уу гэд ямар ч хүмүүс хамаагүй бүх хүмүүст үүд хаалган нээлттэй байсан. Матюгийн хэсэг бүлэг найзууд дандаа энэ лаунжид сууж дараачихаа үйл ажиллагаа ч юм арга хэмжээг зохион байгуулдаг байсан байна. Яг үүнийхээ адилаар 1998 оны 10 сарын 6-ны өдөр Матью болон түүний найз нар энэ лаунжид суугаад дараачихаа болох арга хэмжээний талаар ярилцж байсан байгаа юм. Энэ орой Матью болон Матюгийн найзууд нэг коктейл уучгаад за бүгдээр ингэж харилцахуудаа гэж шийдэж явах үед Матью за та нар төрүүлээд харчээ да. Би энэ ч хэсэг суугаад дахиад нэг уухам захиалаад тэгж яагаад харчээ да гэж хэлээд үлдсэн байгаа юм. Харамсалтай нь Матью ингэж үлдснээс хойш найзууд нь түүнийг дахиж олж хараагүй. Нэгэсэндээ Матью ингэж лаунжид үлдснээс яг 18 цагийн дараа Ларами хотын цагдаад нэгэн аимшигтай дуудлага ирсэн байгаа юм. Нэгэн иргэн өглөө дугуйтай Ларами хотоос гараад жаахан хөдөөжүү газар дугуйтайгаа явж байгаад онхолдоод унчихсан. Унсан даруйда босоод хамах хувцас гөвөөд замын эсрэг тал руу хараад нэгэн ачирхалтай дүр зургийг харсан л да. Энэ нь юу вэ гэвэл замын цаатлын хашаан дээр мануухан хатчихсан байсан. Тэр хаваар нь шувуунууд эргэлдээд л ямар хачин манууха вэ гэж бодцоод ингээд л нөгөө хүн чинь дугуун дээрээ суугаад нөгөө мануухагийн зүг дугуйтайгаа явж байхдаа тэр харсан манууха биш хүн байна гэдгийг олж мэдсэн баг. Зүгээр ч нэг хүн биш бүр цусандаа будагдчихсан хүн байгааг олж хараад үнэхээр их цочсон. Шууд л очиод түүнийг шалгахтал бага хэмжээний амьсгал байна гэдгийг нь анзаарсан баг юм. Тэмч учраас дугуун дээрээ суугаад хамгийн ойрын айл руу очиод л утсыг нь гуйгаад цагдаад дуудлага өгсөн нь энэ байгаа юм. Энэ үед төрийн тусламжаас төрүүлээд эрүүлийн цагдаа энэхүү манууха шиг харагдаж байгаа хүн дээр ирсэн байгаа юм л да. Энэ үед эрүүлийн цагдаа нь эмэгтэй хүн байж таарсан. Энэ эрүүлийн цагдаа дараа хэлэхдээ
би тэр цусандаа будагсчихсан байгаа хүнийг хараад шууд хүүхэд байна гэж бодсон гэж байгаа. Яагаад гэвэл Матью ч маш намхан жижигхэн биетэй туранхай залуу гэж хэлсэн шүү дээ. Яг л түүнийх нь надлаар биеийнх нь хэв байдлыг харчаад би хүүхэд байна гэж бодоод үнэхээр цочирсан. Тэмч болохоор би хүн минь тисээрээ, бяцхан залуу минь тисээрээ ч юм уу тиймэрхүү зүйлсийг хийж урам оруулахыг хичээж исэн. Маш бага амьсгал сонсогдож исэн. Тийм болохоор би хамаагүй биеинд нь хүрэхээс ч яагаад түүний хоёр шүдийг нь салгаад амийг нь онгойлгож агаар оруулахыг хичээсэн. Гэтэл тэр бүр шүдээ тас зуучсан байсан. Учир нь гэх юм бол Ларамын хотын хөдөө хэсэгт шөндөө нэлийн хүүтэн байдаг. Энэ үе чинь ядаж 10 сар байсан шүү дээ. Тийм болохоор маш хүүтэнд нэлийн удаан байсан нь тодорхой байсан гэж хэлж байгаа. Азар төрөн тусламжийнхан хэргийн газар төд дудлагуул хүрээд ирсэн. Энэ үе төрөн тусламжийнхан авч ядах бүхий л арга хэмжээг аваад Матюг төрөн тусламжийн машинд суулгаад авч явсан. Матюг төрөн тусламжийн машинд суулгаад авч явж явах үед нь төрүүлж ирсэн байсан түүнд туслахыг хичээж исэн эрүүлийн цагдаа эмэгтэй Матюг хараад үнэхээр их өрөвдөж маш их шаналсан гэж хэлж байгаа юм л да. Яагаад гэвэл Матюгийн нүур тэр чигтээ цус болоод хатчихсан байсан. Улаан ирээн л харагдчихсэн. Гэхдээ хоёр л газар цус байхгүй түүний нүүр нүүнг харагдчихсэн гэж байгаа. Тэр нь юу гэвэл яг л ингээд нулимсан урссан чиглэлээрээ цус нь бол угаагдаад байхгүй болчихсон гэсэн зүйлийг хэлсэн байт юм байлээ. Энийг сонсоход надад хүртэлтэй үнэхээр аимшигтай байсан. Эрүүлийн эмэгтэй цагдаа тэр хавь дээр хэрийн газрыг харж агаад газраас нэг үнэмлэх болсон. Энэ хүн үнэмлэхийг харахад ялцчихгүй Матюгийн их сургуулийн үнэмлэх байж таарсан. Матюг хамгийн ойрын эмнэлэг дээр авчираад төрөн тусламж үзүүлэх гэтэл энэ хүн эмнэлэг нэлийн жижигхэн байсан учраас яг Матюд хэрэгтэй машин технологи байгаагүй. Тийм болохоор яаралтай томоохон эмнэлэг рүү авч явах шаардлагатай болсон. Энэхүү томоохон эмнэлэг нь бараг 64 милийн зайтай байдаг. Цаг алдах ямар ч боломжгүй байсан учраас дахиад л нэлийн хүнд нөхцөлтэйгээ Матюг машинд суулгаад 64 милийн цаана байдаг томоохон эмнэлэг рүү авч очсон. Азар энэ үед Матю амьд хэврээл байсан. Ингээд л том эмнэлэг дээр ирсэн даруйд түүнийг аппаратанд залгаад найтхаас өөр аргагүй байдалтай л болсон гэж хэлж болно. Том эмнэлэгт ирээд эмчнэрийн хяналтанд байх хугацаанд эмчнэр Матюгийн биеийг арчид цэвэрлж явах хугацаанд түүнд тохиолдсон аимшигтэй зүйлийг нэг нэгээр нь олж харсан байгаа юм. Энэ нь юу вэ гэвэл Матюгийн биеийг тэр чигтэн сийжчихсэн маш олон шарах гэмтлүүд байсан. Тэрнээс гадна түүний толгоонд бараг 20-од төрлийн хүнд цохилтууд ирсэн болгон тогтоогдсон. Толгойг нь тойроод бараг 4 газар гавлынх нь ясан цуурчихсан байсан. Тэгэхээр нэлийн чанга хатуу зүйлээр түүний толгой руу маш олон тоогоор цогсон болгон тогтоогдсон. Харин Матюгийн гарны хувьд гэх юм бол маш олон зүсэлттэй, маш олон гэмтэлтэй байсан. Тэгэхээр өөрийгөө хамгаалаад гараараа хамгаалж исэн болохыг нь эмчнэр олж харж исэн. Энэ хөөрхий залуугийн биеинд бол бэртээгүй шархтаагүй газар гэж бараг л байхгүй байсан. Эмчнэр яаралтай хаалганд оруулах шаардлагатай байсан ч гэсэндээ Матю энэ хаалгааг давахгүй гэдэг нь тодорхой байсан. Биеинд нь ямар ч хүч чадал байхгүй байсан учраас хэрвээ түүнийг наркозанд оруулаад хаалганд оруулдаг юм бол дахиад сэргүй байх магадлал маш өндөр. Тийм болохоор одоо бараг л ингээд арга цаагаад ямар нэгэн нийцтэй зүйл болохыг хүлээхээс өөр ямар ч боломжгүй л болчиход байсан гэсэн үг. Яг энэ үеэр мөрдөгчид энэ хэргийг шууд аваад ажиллаж эхэлсэн. Мөрдөгчдийн хамгийн түрүүнд хийх ёстой хамгийн бас хэцүү даалгавруудын нэг гэх юм бол Матюгийн эцэг ихтэй холбогдож энэ талаар нь хэлэх байсан. Энэ үед Матюгийн эцэг хоёр буцаад Сауди Арабитай байж исэн. Энэ үед мөрдөгчид эцэг ихтэй холбогдоод хэлэхэд Матюгийн эцэг ихт ямар аимшигтай байсан бол гэдгийг бүр бодгоос ч амар байна. Хүүдээ ямар хайртай билээ, ямар их ойлгож хүлээж авдаг билээ. Гэтэл хинд ч гим хоргоо тийм сайн хүн зүгээр л хин нэгний золиос болчихсон. Хинийг итгээд юм уу итгээд үдэд ингэж аимшигтай болтлоо задуулаад гимтчихсэн. Хутганы ирэн дээр амьдрал нь байгаа юм үеийг олж мэдэх үнэхээр аимшигтай байсан баг. Тийм ч болохоор хамгийн ойрын нислэгийг аваад л ээж аав нь шууд Матю дээр ирсэн байдаг. Мэргэжлийн хүмүүс Матюг 10 сарын 7-ны өглөө олсон. Харин ээж аав нь гэх юм бол 10 сарын 9 гэхэд хүү дээр ирж амжиж чадсан. Эцэг их нь ирэхэд Матюгийн нөхцөл байдал үнэхээр аимшигтай байсан. Ээж нь хэлэхдээ тэр олон зүү, боолт, шарх, сорив, тэр шархны лентнүүдийн доор би хүүгээ байна эсэх гэдгийг хүртэлтэй танихгүй байсан. Гэхдээ би хоёр л зүйлээр таньсан. Нэг нүд нь
жаахан онгоочсон байсан. Тэрүүр нь би хүүгийнхаа цэнхэрнүүдийг олж харсан. Тэрнээс гадна шүдэндээ зүүсэн байгаа аппаратыг нь хараад би миний хүн Мэтью мөн байна гэдгийг нь мэдсэн гэдгээ дараа нь хэлсэн байдаг. 21 настай залуухан Мэтьюд тохиолдсон энэ аимшигтай зүйлийн мэдээ бол яг л гал шиг тархаж эхэлсэн л дээ. Зөвхөн Wyoming мужид гэлтгүй Америкийн бүх мужуудаар энэ мэдээлэл тарж эхэлсэн. Энэ үед ялангуяа ижил хүйстэй хүмүүс маш ихээр айж эхэлсэн л дээ. Мэтьюгийн найзад бодохдоо хэрвээ Мэтьюг зүгээр л ижил хүйстэн болохоор ингэж амар үзий ядаж зодож ингэж хорлож байгаа бол бид нарт юу тохиолдох вэ? Хамгийн аюулгүй гэж боддог Fireside Lounge-тай үлдсэн найзад маань ийм тохиолдчих юм бол бид нар хаана аюулгүй гэж болох юм бэ гэх мэтчлэн нийгэмд тэр чигтээ айц ирсэн. Харин өөр бусад мужуудын хувьд гэх юм бол яг юу болчих вэ гэдэг дээр үнэхээр ухад судалж эхэлсэн. Мэтьюгийн эмнэлгийн гадаа хүмүүс цугларч лаастаагаад залбирч эхэлсэн. Америкийн бусад мужуудаас ч гэсэндээ бид нар чамтай хамт байгаа шүү. Хурд эдгэрийг гэсэн мессежүүдийг ард иргэд бол байнгын цагтлаар илгээж исэн. Энэ үед хүмүүс үнэхээр цуглаж чадсан. Хүн болгон л энэ хүүг, энэ залууг удахгүй босоод ирээсэй гэж хүсэж исэн байгаа. Энэ үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Билл Клинтон хүртэлтэй 2-3 мэдээллийн их сурвалжаар энэ талаар ярьсан байдаг. Харамсалтай нь хүмүүсийн хүсэж исэн мэдээ бол гарч ирээгүй. Аимшигтайгаар 1998 оны 10 сарын 12-ны өдөр бүхэл бүтэн 6 хоног амьдралынхаа төлөө комонд тэнцэж байгаад Мэтью хорвоог орхисон байгаа юм. Энэ мэдээ бол маш олон хүнийг гунигт автуулсан. Америк бараг тэр чигтээ гунигт автсан гэж хэлж ирнэ болно. Ерөнхийлөгч Билл Клинтон хүртэлтэй энэ талаар мэдээллийн хөтөлбөрт орж ярьсан байдаг. Билл Клинтон хэлэхдээ Let me also take a moment here to offer my prayers and my condolences to the family of Matthew Shepard, as well as to the community of Laramie, Wyoming, and the university. While it wouldn't be proper for me to comment on the specifics of this case, I do want to say again, crimes of hate and crimes of violence cannot be tolerated in our country. In our shock and grief, one thing must remain clear. Hate and prejudice are not American values. Энэ залуу хүү тохиолдсон зүйл бол үнэхээр аимшигтай. Үүний хийсэн этгээд бол хамгийн зориггүй, хамгийн хулчгар этгээд байна. Чи зүгээр л өөрийгөө илчилсэн дээрээ гэсэн утга бүхий зүйлийг мэдээллийн хэрэгслэр ярьсан байдаг. Мэтьюг нас барсны дараа удалгүй түүний оршуулах ёслолыг хийсэн байгаа. Энэ үед маш олон хүн сүмд цугларсан. Бараг ойролцоогоор 700 хүн Мэтьюд хүндэтгэл үзүүлэх гэж сүмд цугларсан байна. Үүнээс нь харахаар Мэтью ямар олон хүнд хайрлагдсан, ямар олон хүний амьдрал гэрэл авчирж исэн бэ гэдг нь тодорхой харагдах бах. Энэ донд зөвхөн түүний ойр дотныхан ч биш, түүнийг тусалж дэмжиж ар гэрт нь эмгэнлээ үзүүлэхээр ирсэн маш олон хүмүүс байсан. Бүр муж дамжаад хүртэлтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байсан. Гэтэл сайнны хажуугаар үргэлж сар байдагтай адилхан сайн хүмүүс ирж цугласны хажуугаар өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх ч юм уу ижил хүснүүдийг үзэн яддаг гэдгээ илэрхийлэхийн тулд маш олон цуглаан болон шашны хүмүүс ирчихсэн байсан л та. Ялангуяа энэ дунд нь Фред гэдэг нэг хүний шашны нийгэмлэгийн хүмүүс цугларчихсан байсан. Тэр үедээ энэ нийгэмлэг нэлээд алдартай нийгэмлэг байсан л да. Ялангуяа ижил хүүснүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх, ижил хүүснүүдийн эсрэг байх гэх мэтчлэн маш олон ухуулга арга хэмжээ хийдэг байсан юм нийгэмлэг байдаг. Гэтэл энэ нийгэмлэгийнхэн ирээд хаяг лоозонгоо хадаад ер нь бол Мэтьюг ижил хүүстэн байсныхаа төлөө зохиох ёстой шангаа бурхны өмнө хүртэж байна. Ийм болохоор бурхны орон руу явж байна гэдэг ухуулгыг хийж эхэлсэн. Энэ үедээ бүр бага насны хүүхдүүдийг хүртэлтэй энэхүү ухуулганд оролцуулсан нь маш аимшигтай. Гэсэн хэдий ч энэ аимшигтай хүмүүсийн мунхаглалыг үйл тоогоод Мэтьюгийн гэрийнхэн маш үзэгсэлэнтэй маш гайхалтай хүндтгэлийн ёслол оршуулах ёслолыг Мэтью зориулж хийсэн. Мэтьюгийн ээж энэхүү оршуулах ёслол дээр нэгэн гайхалтай үгийг хүүдээ зориулж сүүлийн замд нь үдэхдээ хэлсэн байдаг. Энэ нь юу гэвэл хүн минь үргэлж надаас ээжээ би хизээ нэгэн цагт алдартай болох болов уу гэж асуудаг байсан. Би хүүдээ хэлмээр байна. Тийм ээ чи үнэхээр маш олон хүний зүрхэнд хүрч чадлаа. Маш олон хүн чиний төлөө ингэж цугларсан байна. Чи өөрийнхөө хүслийг
биелүүлж чадлаа гэж хэлсэн байдаг. Харин одоо хин энэ аимшигтай зүйлийг Матюд хийсэн байж болох уу гэдгийг олдох үлдлээ. Мэдээж Матюг эмнэлэгт байх хугацаанд Матюг анх түргэн тусламжийн машинд суусан цагаас л мөрдөгчд энэхүү хэрэг дээр ажиллаж эхэлсэн байгаа. Матюг машинд суулаагүй юу? Хэргийн газрыг шалгаж үзсэн. Гэтэл энэ үед мөрдөгчд маш хачирхалтай бас нэгэн бодлын аимшигтай зүйлүүдийг олж харсан л та. Энэ нь юу вэ гэвэл энэхүү хэргийг үйлцэн итгээд ямар ч одоо нуух орлого хийгээгүй байсан. Энэ нь юу гэсэн үг гэхээр хаасайгүй гутлын мөр, машины мөр, тэр ботгод цусны ДНК, хувцсны материал хүртэлтэй үлдчихсэн байсан. Мөн Матюгийн гарыг хашаанаас хүлэхдээ ашигласан олс. Энэхүү олсноос ч гэсэндээ ДНК гарч ирсэн баг юм. Ингээд бодохоор энэ хүн бараг л намайг бариулж барьсан ч яах вэ гэсэн маягтай бүх зүйлийг салан задгаа орхичихсан байсан. Мөн мөрдөгч нарын дараагийн ялсан зүйл гэх юм бол тэмцээ 3 өөр төрлийн гутлын мөр байсан. Тэгэхээр нэг нь Матюгийнх гэж үзвэл 2 хүн одоо гадны итгээд байсан гэсэн үг. Инхээр энэ нь бүлэглэн гэмт хэрэг байсан болох нь тогтоогдсон байгаа юм. Мөрдөгчдийн гарт ийм олон хэргийн газрын уул мөрийн баримтууд үлдчихлээ шүү дээ. Тэгэхээр олох нь бол тодорхой, зүгээр энэ нь цаг хугацааны л асуудал болж хувирсан байгаа юм. Харин энэ үед энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчдөөс өөр хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчд бас нэг хачирхалтай зүйлүүдийг олж мэдсэн. Энэ нь юу вэ гэвэл Матюд аимшигтай зүйл тохиолдсон тэр орой Ларами хотод эвгүй эргүүдийн тэнд болоодсан. Гудамжны зодон, баарны зодон гэх мэтчлэн хаасайг л зодон болоод нэлийн замбраагүй үдэш болж өрнсөн гэж хэлэхэд болно. Мөрдөгч нарын хувьд гэх юм бол нэг гудамжны зодон нэлийн анхаарлыг татсан байна. Энэ нь юу вэ гэвэл Aaron McKinley, Russell Henderson хэмээх нэртэй хоёр хар тамхи мансууруулах бодис борлуулдаг урдан цагдаа дээр нэлийн хэд удаа бүртгэлтэй байсан хоёр залуучууд 10 сарын 6-ны орой Laramie-гийн гудамжаар явж байсан байна. Энэ үедээ хоёр гудамжны панктай таарсан хулиган хоёр залуутай. Энэ хоёр хулиган нь зүгээр л хутга бариад гудамжинд байгаа хүмүүсийн машины дууг сэжижсэн. Энэ үед Aaron, Russell хоёр тэр хоёрыг зогсоосон байна. Учир нь гэх юм бол өөрсдийнх нь машин ойролцоо байсан. Тэгэхээр бид хоёрын дууг ч ихсэндээ ингээд зүсчихвээ гэсэн үүднээс та хоёр яагаад байгаа юм бэ? Хийж байгаа үйлдэлээ зогсоо гэж хэлсэн. Гэтэл энэхүү анхааруулга нь хэрүүл болоод сүүлдээ зодон болсон байгаа юм. Энэ зодон нэлийн удаан үргэлжилсэн. Учир нь гэх юм бол хоёр тал яг ижил төстэй биетэй, ижил хүчтэй залуучууд байсан учраас аль аль нь бууж өгөхгүй нэлийн удаан зодтолсон. Харин энэ үед Aaron машинаасаа буу гаргаж ирсэн байна. Энэ бууныхаа бөхсөөр одоо тэр эсрэг зодтолж байгаа хоёр хулигануудын нэгийнх нь толгой цохиж хагалсан. Энэ үед нь эргүүлийн цагдаа нар ирээд энэхүү зодоныг зогсоосон. Эмнэлэг рүү хүргэх шаардлагатай хүмүүсийн эмнэлэг рүү хүргээд харин хэсэг рүү авч явах хэрэгтэй хүмүүсийг нь хэсэг рүү авч явж мэдүүлэг авсан байдаг. Эргүүлийн цагдаа нарын хувьд гэх юм бол хэсэг дээр ирсэн даруйдал энэ Aaron, Russell хэмээх хоёр залуу бол урд нь хэд удаа гэмт хэрэгтэй холбогдчихсэн хар тамхи мансууруулах бодисны асуудалтай борлуулдаг гэх мэт мэдээлэлтэй байгаа учраас илүү сайн шалгах хэрэгтэй гэсэн үднээс тэр хоёрын машиныг очиж шалгасан байгаа юм. Энэ үедээ нэгэн хачирхалтай зүйлийг олсон. Энэ нь юу вэ гэвэл тэр хоёрын машины урталд цонхныхын хэсэг дээр нэгэн зээлийн карт байсан. Энэ зээлийн картыг шалгаад үзтэл Aaron-ы ч нэр байхгүй, Russell-ийн ч нэр байхгүйсэн. Нэгэн үл таних этгээдийн зээлийн карт машинд нь байгааг олж илрүүлсэн. Тэгэхээр хин нэг картыг хулгайлж гисэн авч явж байсан байна гэдгийг нь тогтоосон. Гэхдээ хэний карт бол хэмээн бодоод эргүүлийн цагдаа нар хэсэг дээр ирээд картны мэдээллийг системд оруулж үзтэл энэ нь Матюгийн зээлийн карт болохыг тогтоосон. Гэхдээ энэ үед мөрдөгчд Матюд ирээдүйд юу болох талаар огт мэдээлэл байхгүй шүү дээ. Тэм ч учраас зүгээр л нэг мэдээлэл болоод бичиж үлдээгээд орхичихсан байсан. Гэтэл маргааш нь л гэхэдтэй Матюгийн талаар бүх мэдээлэл одоо сайн сэтгүүлүүдээр гарч ирсэн. 21 настай залуу учир битүүлгээр одоо ийм аимшигтай байдалтай задуулаад одоо өөх гээд бараг хэвтэж байна гэдэг мэдээлэл Америкийн бүх мууч даяар тарчихсан байсан учраас энэхүү залуугийн зээлийн картыг олсон эргүүлийн цагдаа нар энэ залуугийн зээлийн карт тэр хоёр одоо хар тамхи борлуулалтыг итгэдэг машинд байсан байна гэдгийг нь олж мэдсэн. Мөрдөгчид энэ мэдээллийг авсан даруйдал Aaron болон Russell нэрийг сэжилж эхэлсэн. Гэхдээ цаашлаад одоо барих баримт хэрэгтэй. Энэ үедээ Aaron-ы гудамжны зодоонд ашигласан бууг судалж үзэхээр шийдсэн. Энэхүү буун дээр маш их цусны толб хатсан цус харагдчихсэн учраас энийг нь шинжээчэд өгөөд ДНК-г нь гаргаж өгөөч гэсэн хүслийг тавьсан. Удалгүй ДНК гарсан. Гэтэл энэхүү гар буун дээр байгаа хатсан цус нь Матюгийн ДНК-тай
таарсан байна. Үүнийг олж мэдсэн даруйдал мөрдөгчөд шууд Расселийн амьдардаг газарт очисон. Расселийн хувьд гэх юм бол трейлерт найз охинтойгоо амьдардаг. Очиод хаалгын тохирчдол өөрөө хаалга онгойлгосон. Мөрдөгчөд явж ийм хийгээр явж байна гэж түүнд хэлэхэд тэр бээр өөрийнхөө чимээгүй байх эрхийг эдэлмээр байна. Би одоохондоо юу ч ярмааргүй байна гэсэн. Тийм болохоор мөрдөгчөд Расселийг аваад хэсэг рүү авч явсан түр харахаар харин хэсэг мөрдөгчөд үлдээд Расселийн найз охиноос Рассел Мэтьюд аимшигтай зүйл болсон тэр орой хаана юу хийж исэн бэ гэж асуусан байна. Гэтэл найз охин нь худлаа ирсэн. Нэгсэндээ тэр орой битээр гэртээ зурагт үтсээр агаал таарсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй гэж шууд худлаа ирсэн байна. Хэрвээ оройжонгоо гэртээ байсан хүн бол яаж яваад гудамжны зодонд холбогдох юм. Тэгэхээр зүгээр л дахиад юу ч сонсох шаардлагагүй энэ ах угаасаа бидэнд хэрэгтэй мэдээлэл өгөхгүй юм байна гэж бодсон мөрдөгчөд түүнийг орхиж явсан. Расселийг түр саатагдж явах хооронд мөрдөгчөд Айронтой ярилцах хэрэгтэй байсан. Гэтэл Айроны хувьд толгоонд хүнд гэмтэл аваад зодооноос болоод эмнэлэгт хүрэгдчихсэн байсан. Ингээд энд нэг хачирхалтай зүйл гарч ийн энэ юу вэ гэвэл Айрон толгооны гэмтлийн тасагт эмнэлэгт хэвтчихсэн. Гэтэл хідэн өрөөний л цаана Мэтью мөн л комонд орчихсон хэвтчихсэн. Яг нэг эмнэлэгт нэг давхарт. Бодоод үзтээ чамайг гэмтээсэн аимшигтайгаар хохиросон хүн чамаас хідэн өрөөний цаана яг л адилхан бэртчихсэн хэвтчихээн гэж тэр үед л хинч төсөөлөг байсан баг. 2 хоногийн дараа Айрон эмнэлгээс гарсан. Энэ үед мөрдөгчөд түүнийг хилцээр авчираад бүх мэдээллийг асууж эхэлсэн байна. Гэтэл гайхшралтай зүйл нь гэх юм бол Айрон зүгээр л бүгдийг ирж эхэлсэн. Энэ үед хамгийн муухай нь гэх юм бол Айроныг мөрдөгчөд зүгээр л ижил хөстөн хүмүүсийг үзэн яддаг залуу байна гэдгийг олж шууд харахаар байсан л та. Яагаад гэвэл зүгээр л ижил хөстнүүдийг доромжилдог муухай үгсийг араас нь амнаас уурсгаж исэн. Тэгэд яагаад энэ бүгдийг хийх болсон бэ гэхэд бүх учир шалтгаанаа ярьсан. Харин энийг нь би та нарт ярьж өгье. 10 сарын 6-ны орой буюу энэ аимшигтай зүйл болсон орой Айрон Рассел нар өөрсдөө хийдэг цагийн ажлаас тараад гэрлүүгээ ачааны машинтайгаа явж исэн. Харин энэ үедээ Ларми хотын яг төв гудамжаар явж явах үед маш олон хүмүүс гадуур байж хөгжилдөж байгаа байдлыг олж харсан. Энэ үедээ тэр хоёулаа ийм олон хүн гадуур байгааг тохиолдуулаад боломжийг ашиглаад хар тамхи мансууруулах бодисгоо зарж борлуулъя. Тэгэхээр түр энчээ саатыг гэж хэлээд саатсан байгаа юм. Энэ үедээ тэр хоёр Fireside Lounge-д нэлээд олон хүн бужигнаж байгааг олж хараад Fireside Lounge-д орж хідэн уух юм захилцуулсан. Энэ үедээ Мэтью болон Мэтьюгийн бүлэг найзуудыг олж харсан байгаа юм. Харин Айрон Рассел эднэр бол ижил хүйснүүд байна гэдгийг шууд хэлсэн. Хаанаас нь ч харсан ер нь мэдтгэр байсан гэж хэлж байгаа. Харин ингэж байж тал Мэтьюгийн найзууд Мэтьюг орхиж явсан. Мэтью болохоор дахиад нэг коктейл уух төлөвлөгөөтэй үлдсэн гэж би та нарт урд нь хэлсэн шүү дээ. Яг түүний адилаар Мэтьюг ганцаараа үлдэхэд нь Айрон болон Рассел нэрийн толгонд нэгэн муухай бодол орж ирсэн. Энэ нь юу вэ гэвэл хоёулаа өөртөө ижил хүүстэй юм шиг болж энэ залууг хуураад авч гараад бүх юмыг нь дээрэмдээ. Ер нь бол жоохон дээрэмдэх юмтай мөнгөтэй харагдсан юм шиг байна. Яг энэ төлөвлөгөөгөө боловсруулж хоёулаа 0-оос гарчаад өөртөө ширээн дээр эргэж суулгүйгээр Мэтьюгийн сууж исэн баарны хэсэгтэр суусан байгаа юм. Тэгээд яг л ижил хүүстэй хүн шиг жүжиглж эхэлсэн гэж байгаа. Яг яаж жүжигсныг нь бол мэдгүй л дээ. Гэхдээ өөрөөр хэлэхдээ бол дуугаа нарийсгаад ч юм уу илүү гарын хөдөлгөөнтэй байсан гэж мөрдөгчдөд тайлбарсан байлээ. Энэхүү жүжиглэлтэнд нь Мэтью автсан өөртөө найдварлахын сонирхолтой өөртөө ижил төрлийн хүмүүс байна гэж ойлгосон учраас танилцаад хамтдаа уусан байгаа юм. Хэсэг уусны дараа Мэтью нэлээд согцсон. Угаасаа л энэ нь Айрон болон Рассел нэрийн зорилго байсан шүү дээ. Тэгэл Мэтьюг за гуруулаа үргэлжлүүлж манад очиё гэж Рассел хэлээд авч гарсан байгаа юм. Мэтьюг аваад Айрон Рассел хоёр ачааны машиндаа суулгаад Ларми хотоос гараад нэлээд зайтай газар руу явсан. Машин дотор байсан байдал гэх юм бол Рассел жолоо бариад харин артлын суудал дээр Мэтью Айронтой хамтдаа сууж исэн. Мэтьюгийн хувьд гэх юм бол энэ хоёр залуутай хөгжилдөх гэж байгаа, хамтдаа шөнийг өнгөрөх гэж байгаа гэж л бодож явж байгаа штэ. Харин энэ хоёрын хувьд гэх юм бол өөр бодолтой байгаа нь одоохондоо мэдгүй. Гэтэл хотоос нэлээд гарсны дараа Рассел машинаа гинт зогсоосон. Ингээд Рассел хойдлынхаа суудлал руу эргэж хараад Мэтьюд хандаад ингэж хэлсэн.
Одоо энэ бүгд дууслаа. Бид хоёр ижил хүйстэн биш гэж хэлсэн. Хичнээн согтууч гэсэндээ Мэтью нөхцөл байдал биштэй байгааг шууд ойлгосон. Харин яг энэ ойлгох үед нь л тэр хоёр шууд л зодож эхэлсэн. Мэтюг ямар ч юм хэлхийн завдалгүй зүгээр л зодож эхэлсэн. Харин энэ үед Мэтью зодуулж эхэлсэн үеэсээ л хойш та хоёрт мөнгө хэрэгтэй бол манай гэрт мөнгө байгаа. Зүгээр л намайг зүгээр болчихгүй жин манай гэр рүү явъя. Би та хоёрт мөнгө гаргаж өгье гэж хүртэлтэй гуйсан. Гэтэл цэвдэг сэтгэлтэй хоёрт бол ямар ч тийм бодол байгаагүй. Харин ч Мэтюг зодж байгаа одоо илүү багтаав нь ханж исэн. Харин Aaron энэ бүхнийг мөрдөгчдөд ярьж байхдаа нэгэн зүйлийг хэлсэн. Энэ нь юу вэ гэвэл бид хоёр яагаад Мэтюг тэгж зодсон бэ? Яагаад би илүү тэгж зодсон бэ гэх юм бол Мэтью машинд сууж байхдаа миний одоо хөл гаранд зөвшөөрлгүй хүрсэн. Одоо миний өмнөдийг тайлах гэж завдсан гэсэн мэдээлэл өгöd. Бараг одоо тийм болохоор нь л би уурандаа зодсон юм а гэдгээ өөрийгөө өмөрч хэлээд исэн. За харин энэхүү хэрэг яаж үргэлжилсэн бэ гэх юм бол Мэтюг хоёр залуу машинаас буулгаад гадаа гаргаад зодож эхэлсэн. Биеийг нь зүсээд ер нь бол хаа хамаагүй цохид зодож зүсэж гинтэж исэн. Энэ үед хэсэг завсарлах үед нь яг л мөрдөгчдийн олсны дагуу Мэтью хэргийн газараас 100 метрийн зайд цухтаа чадсан. Мэдээж л арай илүү эрүүл байгаа Russell гүйж очиод буцаж авчираад энэ удаа хашаанаас хүлсэн байгаа юм. Хашаанаас хүлхээс өмнө Russell Мэтюг дарж хөвтөөд Мэтюг Aaron зодж исэн. Сүүлдээ гар бууны бүхсээр толгоороо маш олон удаа зогсон гэж байгаа. Мэтюгийн толгоон дээр байсан тэр олон хүчтэй гавлын цуурал ч юм уу тэр олон гэмтлүүд нь энэхүү гар бууны бүхсээр цохиулснаас болсон гэдгийг нь хүртэлтэй энд олж мэдсэн. Тэгээд цаашлаад яасан бэ хэмээн мөрдөгчд Aaron-аас асуухад тэгээд л бид хоёр түүнийг зодж байгаад ухаан алтгаар нь хашаанд хүлээд орхиод явчихсан гэсэн зүйлийг ярьсан. Ингээд л Aaron бүх болсон явдлыг мөрдөгчдөд ярьчихлаа. Бүх зүйл одоо тодорхой болчлоо. Одоо мэдээж ямар ял шийтгэл өгөх үү, хэзээ шүүх хурлан болох уу гэх мэтчлэн асуултууд үлдэж байгаа. Харин энэ үеэр би та бүхэнд Russell болон Aaron хэмээх хүмүүсийн өмнөх амьдралын талаар ярив. Энэ хоёр хүний хувьд гэх юм бол Laramie хотод хар багасаа л өсөж өндөөж том болсон. Russell-ийн хувьд гэх юм бол багтаа маш сайн хөвгтэйсэн. Ер нь бол хэрэг төвхт орооцолтдгүй том болоод нилээн дажгүй явандаа гэж эцэг их имээ хардаг байсан юм хүүхд байгаа юм. Бага бахт нь эцэгхийн салчихсан. Тийм болохоор имээ дээрээ амьдардаг байсан. Имээ нилээн хатуу одоо шашинлаг хүн байсан учраас имээтэйг хамтдаа бүтэнсэн өдөр сүмд явдаг. Ер нь бол маш сайн хүүхэн байсан. Скаутын хүндэт гишүүн, хичээл номдоо сайн. Гэтэл Russell том болоод ахлах сургуультай байх хооронд энэ бүх зүйл нь өөрчлөгдсөн. Нэг өсөндөө өмнө нь маш сайн байсан хүү гинтэл хачин аашилж эхэлсэн. Энийг нэмэн болон сургуулийнх нь хүмүүс бодохдоо одоо ахлах сургуулаа төгсөөд амьдралдаа юу хийх ёстойгоо шийдэх цаг нь ирчихсэн болохоор сандарч байгаа байх. Тэгээд л янз янзаар аашлаад байгаа байх гэж бодсон. Гэхдээ энэ нь тэмч байгаагүй. Эннээс хойш Russell-ийн амьдрал ер нь л бол дээшээ босоогүй гэж хэлж болно. Энэ үедээ нэлээд сэтгэл гутралд ороод согтууруулах хундаа хар тамхи гэх мэт зүйлийг хэрэгжилж эхэлсэн. Яг энэ хар тамхи мансууруулах бодисыг хэрэгжилж эхэлж явах үедээ Aaron-тай танилцсан байна. Aaron-ийн хувьд гэх юм бол Russell хар тамхи мансууруулах бодисыг нь ханган нийлүүлдэг одоо борлуулагч нэсэн. Russell-ийн хар тамхины хэрэглээ нэлийн ихэгдсэн учраас Aaron-тай бараг өдөр болгон уулздаг, хамтдаа хар тамхи хэрэглэдэг, хамтдаа сууж юм ярилцдаг гэд энэ хоёрын найс нөхөрлөл ингэж эхэлсэн байгаа юм. Харин Aaron-ийн хувьд гэх юм бол мөн л Laramie хотод өсөж төрсэн ачралтай зүйл нь гэх юм бол түүний амьдрал дутагдж гачигдахаар зүйл огт байгаагүй. Бүр нэг сүртэй баян биш ч гэсэндээ Aaron ямар нэг юм авмаар ч юм хэрэгтэй байх үед нь ээж аав нь түүнд авч өгдөг байсан. Гэхдээ нэг асуудал нь гэх юм бол ээж аав хоёр нь байнгын хэрэлддэг байсан. Зогсолтгүй, зогсоо зайгүй өдөр болгон гэхэд бараг л хэлсдэхгүй. Гэхдээ энэ хэрүүл нь нэлээд хүчтэй хөршөөх нь бүх хүмүүс мэдхээр ч юм уу ер нь ингээл бараг тэр ойр хавийн хотхоных нь хүмүүс эднийх хэрэлдэж энэ гэдгийг нь мэдхүүц тийм одоо сүртэй хэрүүл хийдэг байсан байгаа юм. Нэг талдаа бол биш. Ээж нь зохиол аав нь зүрлэг зохино, аав нь зохиол ээж нь зүрлэг зохино гэл бие биендээ бууж өгөхгүй нэг юм хортой харилцаатай гэр бүл байсан. Энэ нь мэдээж бага насны Aaron-д нэлээд нөлөөлсөн. Мөн тэрнээс нь гадна Aaron-ыг сургууль дээр нь хүүхдүүд нэлээд их дээрлэгдэг байсан л та. Aaron-ыг 7 настай байхад нь түүнд тийм аимшигтай зүйл тохиолдсон. Энэ нь юу вэ гэвэл түүнийг дээрлэгдэг байсан. Өөрөөс нь багахгүй том хөвгүн түүнийг хүчирхийлсэн байгаа юм.
Үүнийхэн дараа Aaron бол нэлийн айцтай болчихсон байсан. Гэсэн хэдиж өсөж том болох шаардлагатай байсан, өсөж том болсон, харин хортой харилцаатай байсан ээж аавынхнууд гэх юм бол амьдралаа хоёр тийш нь болгоод салсан. Ээжийн хувьд гэх юм бол дахиад нэг хүнтэй гэрсэн байгаа. Aaron-ыг өсвөр насндаа байхад нь ээж нь зүгээр л нэг хөнгөн гинтийн хаалганд ороод амь насаа харамсалтайгаар алдчихсан. Aaron-ы ээжэд тохиолдсон энэхүү осол нь цэвэр эмнэлгийн буруу байсан гэж үзээд тэрхүү эмнэлгээс нь Aaron-д $100,000 өгсөн байна. Уул нь $100,000 хүн амьдралаа босгож болно доо. Зарим хүмүүс бол насаараа идээд дуусгаж болно доо. Гэтэл Aaron-ы хувьд гэх юм бол энэ мөнгийг бүр нэг ч цент үлдээлгүйгээр өрсөн. Хэрэгтэй юм бараг л хийгээгүй. За хав ганц хэрэгтэй юм хийсэн өөртөө машин авсан. Мөнгө нь дуусны дараа дахиад мөнгө олох шаардлагатай болсон. Тийм учраас дээрэм хийдэг болсон. Нилээн аюултай итгэхэд болсон гудамжинд шууд хүн дээрэмддэг. Дэлгүүрлөө орж кассыг нухдаг гэх мэтчлэн яг л нэг аимшигтай болохгүй итгэхэд болчихсон байсан. Ингээд л харт тамхи мансуурлах бодисыг наймаалж эхэлсэн. Энэ үедээ ч Russell-тай танилцсан. Ингээд л найзууд болсон. Russell болон Aaron нарын түүх гэх юм бол иймэрхүү байна. За одоо бид нар Matthew-гийн үхлийн талаар ярьчихсан, үхлийн шалтгаан, гинт хэрэгтнүүдийн талаар ч гэсэн ярьчихлаа. Одоо шүүх хурлын талаар ярих хэрэгтэй. Шүүх хурлын хувьд гэх юм бол шүүхээс Russell нэгэн саналыг тавьсан. Энэ нь юу вэ гэвэл чи өөрийгөө гин буруутай гэдгийг хүлээгээд өшөө биднэрт илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм бол чамайг цаазын ялнаас түтгэлзүүлээд насаараа хорих ял болгож болно. Тийм бол чи ядчил амьдрнаа гэсэн саналыг тавьсан. Учир нь гэх юм бол ер нь бол ийм аимшигтай хэргийн дараа айл нь л цаазын ял авах нь тодорхой байсан баг. Russell-д гэх юм бол энэхүү боломжоос хоёр гараараа л хатгаж авсан. Russell мөрдөгчд бүх зүйлийн талаар үнэн мөнөөр нь ярьсан. Энэ үед мөрдөгчд өөрсдийнх нь таамаг зөв байсан байна гэдгийг олсон л да. Энэ нь юу вэ гэвэл яг Matthew-г аимшигтайгаар зодож одоо үхэлд хүртэл тэгж аимшигтайгаар зодсон хүн нь бол Russell байгаагүй. Ер нь бол дандаа нэг тийм хоёр дахьч этгээдийн зүйлийг хийж исэн. Яг гол аимшигтайгаар зодож хохироож исэн хүн бол Aaron. Энийг бол мөрдөгчд одоо тэдний хувцсан дээр тогтсон цусны мөр гэх мэтчлэн зүйлүүдээс олоод мэдчихсэн байсан. Russell ч гэсэндээ энэ талаар ярьсан. Би энэ бүгдийг ихлүүлчихэд түүнийг дээрэмдээд л явчихна гэж бодсон. Тэгээд л зодож эхэлсэн л дээ. Aaron нилээн улаарад маш ихээр түүнийг зодож эхэлсэн. Энэ үед би Aaron чи одоо болно хангалттай гэж хэлэхэд түүний нүд улаанаар ирчихсэн. Бараг намайг буугараа цохиж эхэлсэн. Тийм болохоор надад хийж чадах зүйл байгаагүй гэж хэлсэн байгаа юм. Үүнийг нь харгалзаж үзээд шүүхээс Russell насан туршийнх нь хорих ялыг өгсөн. Гэхдээ энэ үед шүүхээс түүнд хандаж ингэж хэлсэн. Чи энд бол гэмтэй хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи бол яасан ч хохирогч биш. Гэхдээ насаараа шорон цуухта өөрийнхөө юу хийсэн, ямар аимшигтай зүйл хийсэн талаараа эргцүүлж өдөр болгон бодоорой гэд явуулсан. Russell-ийн найз хүн бол шууд л мөрдөгчдөд худлаа ирсэн шүү дээ. Russell-тай хамтдаа тэр орой зурагт үзчихсэн гэд. Үүнийг нь харгалзаж үзээд мөрдөгчдөд худлаа ирсэн, мөрдөх ажиллагаанд саад болсон гэд жил 6 сарын хорихол оноосон. Ингээд л хамгийн сүүлийн буюу хамгийн ноцтой томоохон шүүх хурал нь Aaron-ы шүүх хурал болсон байсан. Гэхдээ Aaron-ы шүүх хурлаас өмнө бас бус баримт цуглуулах ч юм уу нэг товлох зүйлүүд байсан учраас бүхэл бүтэн жилийн хугацаанд хойшилсан. Энэ хугацаанд Aaron төр хоригдчихсэн. Гэтэл яасан гэж Aaron шоронд орсон даруйдал бараг л нэг нэр хүндтэй нэгэн болчихсон. Шоронгийн хүмүүс Aaron баяр хүргээд л чиний хийсэн зүйл чинь зөв шүү гэх мэтчлэн маш муухай зүйлсийг ярьжсэн. Тэрнээс гадна нэг шоронгийн оргил бүр Aaron-аас гарын үсгээ өгөөч гэж асуусан байгаа. Aaron яасан гэж гарын үсгээ өгсөн. Энэхүү гарын үсгэн дээрээ бүр алуурчин гэж бичиж яагаад гарын үсгээ бичсэн. Aaron-ы шүүх хурал 1999 оны 10 сард товлогдсон. Тэгэхээр Matthew нас барснаас яг бүхэл бүтэн жилийн дараа шүүх хурал нь товлогдож байна гэсэн үг. За энэ шүүх хурал бол Америкийн нэгдсэн улстай яриа хүн болгон чихээ тавьж сонсож үзэж хүлээж ийсэн маш олон хүмүүс шүүх танхимын гадаа цугларсан, Matthew-гийн төлөө цугларсан ч хүмүүс байна, Aaron-ы төлөө цугларсан ч хүмүүс байна. Бодоод үзтээ энэ аимшигтай алуурчны төлөө хүмүүс бас цугларсан байсан. Нөгөө өмнө нь оршуулах ёслол дээр нэгэн шашны бүлэг хүмүүс ирчихсэн байсан шүү дээ. Fred тэргүүтэй. Тэгвэл тэр хүмүүс дахиад л ирчихсэн маш их уриал оцонгоо тавьж эхэлж исэн. Гэтэл энэ үед нэгэн гайхамшигтай зүйл болсон л да. Энэ нь бол
Үнэхээр Матюгийн төлөө баярлмаар. Матюгийн бүх ойр дотны найзууд, гэр бүлийнх нь мөн LGBT community-гийн маш олон хүмүүс түүнд зориулаад хувцас бэлдсэн байсан. Энэ хувцас нь гэх юм бол сахиусан тэнгэрийн хувцас, цагаан өнгөтэй 2 гараа дэлгэх юм бол маш том далавч гарч ирэхээр ийм хувцснуудыг хүн болгон гар дурах материал ашиглаад хийсэн байдаг. Орны давуу, картонын цаас гэд юу ч хамаагүй бүгдийг ашиглаад бүгдээрээ хувцас бэлдсэн. Эдгээр бэлдсэн хувцснуудаа бүгдээрээ өмсөж бэлдээд тойрог болж зогсоод нөгөө муухай үзэн ядагчдын урайлаазан Матюгийн эсрэг байгаа, ижил хүүснүүдийн эсрэг байгаа нөгөө аимшигтай хүмүүсийн бүх урайлаазангуудын өмнө таглаж зогсож жагаад нэгэн зэрэг далавчаа нээсэн. Энэ нь үнэхээр гайхалтай байсан. Энэ том далавчаа дэлгэцэн байгаа бүх сахиусан тэнгэрийн ардаас тэр муухай урайлаазангууд нэг нь ч олж харагдаагүй. Айрны шүүх хурал эхлэхэд нэлийн хүн шүүх хурал болсон л да, тал талаас маш олон зүйлийг гаргаж исэн. Хичнээн хийсэн зүйл нь тодорхой аимшигтай байгаа ч гэсэндээ айрныг өмгөөлөх шалтгаануудыг бас гаргаж ирээд байсан л да. Эднэрийн нэгэн томоохон хүчин зүйл нь юу вэ гэвэл тэр үед ижил хүүснүүдийг хуулиар зөвшөөрдөггүй байсан, хаалттай байсан нийгэм энэ зүйлд бэлэн биш байсан. Тэмж болохоор айрныг өмгөөлөх зүйлүүд, хуулийн залтууд байгаад байсан. Эдний нэг нь юу исэн бэ гэх юм бол айрны үед гэх юм бол 7 настай байхдаа хүчирхийлэлд автчихсан гэж би хэлсэн шүү дээ. Яг үүнийг нь гаргаж ирсэн. Манай үйлчлүүлэгч багада ингэж хүчинд автчихсан учраас, ийм аимшигтай зүйл тохиолдчихсан учраас толгоонд нь энэ үлдчихсэн. Траума болоод үлдсэн. Тэмч болохоор энэ 3 машинд явж байгаа хооронд Матью түүний биед дураараа хүрээд хөл гарыг нь илээд байсан нь түүнийг тухгүй болгосон. Харин энэ үедээ цаашлаад юу хийсний бол бараг санахгүй байгаа. Багийнхаа трауманаас болоод том болоод энэ үйлдэлийг Матюгийн эсрэг гаргасан гэж байгаа. Гэвтэл бүр хачирхалтай нь үүнийг нь өмгөөлж хамгаалсан хууль байдаг байсан. Энэ хууль нь ерөөхдөө бол хэрвээ ижил хүүстэн хүн чам дээр ирээд чамайг тухгүй байдалд оруулах юм бол эсрэг үйлдэл хийх боломжтой гэсэн утга бүхий хууль. Тэгэхээр нэгэсэндээ чи баарн дээр сууж итэл чамтай ижил хүүсний хүн ирээд чам руу сэтгнээд чамайг тухгүй болох юм бол чи зүгээр л алгадчих болно л гэсэн үг. Тэрийг нэгэсэндээ өөрийгөө хамгаалж байна гэж үздэг байсан гэсэн үг. Тэгэхээр эн чинь бараг л нэгэсэндээ чи хүчирхийлэл үлдэж болно л гэдэг төрлийн бараг хууль байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Харин азар энийг нь шүүхээс няцаасан. Учир нь гэх юм бол шүүх хэлэхдээ үгүй. Тэгвэл анханасаа яах гэж өөртөө ижил хүүстэн болж жүжиглсэн юм бэ? Үүнээсээ болж ийм байдалд орсон гэд яг энэ гаргасан фактыг нь няцаасан. Хамгийн харамсалтай зүйл нь гэх юм бол Айрнд цаазын ялыг шүүхээс олгож чадаагүй. Учир нь гэх юм бол тухайн цаг үе ямар байлаа, LGBT community хүмүүсийг хамгаалах хууль хүчтэй байгаагүй, төрийн байгууллага, улсын байгууллагууд хүчтэй байгаагүй, тодорхой хэмжээнд ер нь л бол хаалттай сэдв хിവэрэ байсан учраас үүний тал дээр бол ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Тийм болохоор Айрн насаараа хорох тахилыг авсан. Харин Матью гэвд гэх юм бол үнэхээр нэрээ түүхэнд мөхөлж чадсан. Америкийг нэгсэндээ тэр чигт нь цочоод сэрээсэн гэж хэлэхэд болно. Нүдэн нэгтэн тусалсан. Маш олон хүмүүс үүний дараагаар зоригтой болж дуу хоолойгоо нэгтгэсэн. Матюгийн ээж аваад гэх юм бол үнэхээр бахархмаар хүүгийнхаа үйл хэргийг цааш нь үргэлжлүүлж авч явсан. Ээж аваа хоёрын нүд гэх юм бол LGBT community-гийн активистууд болсон байгаа. Хаасаагүй дуу хоолойгоо хүргэдэг, эдгээр хүмүүсийг хамгаалах тал дээр ажилладаг, хууль солих тал дээр ч гэсэндээ маш их дуу хоолойгоо хүргэж нэлээд сайн ажилласан байт юм байлаа. Харин харамсалтай зүйл нь гэх юм бол хүмүүс үзэн ятсаар л байсан. Тэмч болохоор Матюгийн аав Денис заримдаа эндэр дээр гарч ярьслага өгөхдөө сум нэвтэрдгүй хандаа зүртэлтэй зүүдэг байсан гэж ярьд юм байлээ. За ингээд өнөөдрийн маш урт хэргийн түрээд өндөрлөж байна. Нэлээд удаан байлаа. Хоолоо ядарлаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бусдыгаа үргэлж хүндлээд биенийхээ орон зай хүндтгэдэг байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээ дараачихаа бичлэгээр уулзъя. Миний илгээр good vibes only. Bye.